Сайн мэцхан үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуултын нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Чингэлтэй дүрийн засаг дарга Нацаг Доржийн Батсүмбүрэл хүрэлцэн ирж оролцож байна. Сайн минут танд орой мэндийг хүргье. За сайн минут та бүхэнд орой мэнд хүргье. За юуны өмнө бидний урлагийг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн ирж оролцож байгаа танд маш их баярлалаа. За урьж оролцуулж байгаа та бүхнээс талархал илэрхийлье. За нэвтрүүлгийн маань эхний асуулт уламжлуулсан асуулт байгаа. Та манай телевиз үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнийгаа нэг сайхан танилцуулаач. За намайг Нацаг Доржийн Батсүмбүрэл гэдэг. Эхээс тавуула айлын том хүүхэд. Гэр бүлийн байдал одоо эхнэр хүүгийн хамт амьдарч байна. Манай эхнэрийг Цэнгэл ба гэдэг хуульч мэрэгчлээ. За хүү маань 3 дугаар ангиас сурагч. Хичээлээ төгсөх гээд явж байна да. Баян онгорын залуу гэдэг үлээ. Тэглүү Баян онгор. Миний аав бол Баян онгор аймгийн Баацхан сумын уул юм хүн байгаа. Миний ээж Баян онгор аймгийн Хүрээ амар сумын. Тэг хүүхэд нас маань ээж аваагаа дагаад Баян онгор аймгийн олон сумдаар төрийн албаагчийн томилгоог дагаж өнгөрсөн дөө. Гэхдээ дээр үеч одоо тэгэл социализмын томилчдөг гэсэн тэгэл дагаал явна шүү дээ. Их л олон нүүдэлсэн байх нь те. Гэр бүлийн дагаал нүүдэг байсан. Олон нүс. Би ч одоо 10 жилийн сургууль гэх юм бол хэд солих 5 ангитай биш үү? Зөө 10 жилийн найз ариунтай байх нь те. Ариунтай. За аль Баян онгор аймагта нүгүүд байсан байх юм уу? Хаашаа нүгс? Ер нь тийм. Баян онгор аймгийн Хүрээ амар сумд би төрсөн. Хүрээ амар сумд төрөөд тэндээсээ бөөр урагшаа хил рүү ойрхон байдаг Баян өндөр гэж сумд 5 жил орчин байгаад. Тэгэхэд бас сумын төвдөж байлаа, бүр хөдөөж байлаа. Манай аав зоо техник хийдэг байсан. Нэгдлийн үе шүү дээ. Тэгээд дараа нь Баацхан гэж сумд ирж жинхэнэ нөгөө нийгмийн өөрчлөлтийн үе эхэлж ирсэн үе. Тэгээд дараа нь буцаж Хүрээ амар сумд очиж байж байгаад аймгийн төвд ирж аймгийн төвд сургуулаа төгссөн дөө. За сурагч байхдаа одоо хэр дэггүй хүүхэд байв уу? Нэгвэл бүр тийм сэнтэг гэх цаашаа нэг тийм хүүхэд байв уу? Ямар шиг хүүхэд байсан юм? Гэхдээ яг тэгээд гिचээл номын тухайд бол их идэвхтэй. Хичээл номдоос оролцдог. Багш нар маань заримталтаар үнэлдэг. Яг нэг хүүхдүүд хоорондоо амьдаараа холбогддог байсан үе шүү дээ. Зураг дараадаа багтаа, интернет байхгүй. Тэр үеийн хүүхэд. За 10 жилийн сургуулаа Баян онгор аймагт төгсчээ. За тэгээд та ч Монгол Улсын багшийн сургуульд элсэж орсон байдаг бах шүү. Тэгсэн. За хуур мөрөн тэр үеч одоо яаж очдөг байсан юм? Яаж хуваараа уу? Би 2001 онд Ерөнхий боловсролын сургууль төгссөн. Тухайн үед ч одоо Ерөнхий боловсролын сургууль төгсөөд конкурст орнод чинь баг наадамших юм болдог байлаа шүү дээ. Сумдуудаас хүүхдүүд ирж аймагт конкурс оролцсон. Тэгээд шалгарсан нь Эренбэрэ одоо комисд орж аль хуваар байгааг сонсож за би тэр байрыг авъя гэж хэлж дараагийн хүүхэд нь орж үлцэн байраас авдаг юм сонголт хийдэг байсан үе. Би 3 хичээлээр эстийн уралдаан шалгалтанд оролцсон. Тэр дотроос хамгийн өндөр оноо авсан буюу аймагта 2 дугаар байранд эзэлсэн түүхийн хичээлээрээ орж сургуулаа сонгож авч ирсэн. Монгол Улсын их сургуулийн түүх археологи анги байсныг 1-р байранд орсон хүүхд авчихсан. Тэгээ 2-р байранд орсон хүүхдэд ороод хэд хэдэн сонголт байсан дотроос харж агаад одоогийн боловсролын их сургууль тухай багшийн их сургуулийн түүх археологи багшийн анги авч ирсэн. Хожим төгсөхдөө түүх нийгмийн багш мэргэжлэр төгссөн байна. За хуваараа ямар ч байсан тэгж авсан байх нь. Гэхдээ тэр хуваараас өмнө нэг юм хүүхд чинь нэг шилжилтийн насан дээр за би том болоод нэг тим мэргэжилтэй болно, тим юм хийдэг хүн болно гэл нэг мөрөөддөг, хоорондоо ярьдаг нэг юм байдаг да. Ер нь ямар мэргэжтэй болъё гэж бодож ирсэн юм. Яг сурагч үед ялангуяа төгсөх ангийн үед бол нийгэм ухааныг их сонирхдаг, үнцгийг сонирхож ирсэн үе. Хүүхдүүд уран зохиолын хичээл их үздэг. Уран зохиолын хичээлээр дамжуулж хоорондоо маргаж, мэтгэлцэж тухайн бид нар чийжлүүлдэг байсан шүлгүүдийг уншдаг. За тэгээ нийгмийн ухааны хичээл тухайн үед чинь sources ингээд төсөл ороод ирсэн мэтгэлцээ их завгар хүүхдүүдийг идэвхтийг өрнүүлдэг бүлэг болсон байлаа шүү дээ. Тэгээ мэтгэлцээнд Карл Поппер мэтгэлцээгээд 10 жилдээ их оролцдог байсан. Тэгээд тэрээр дамжуулж нийгэм, хүмүүнлэг, хууль,
түүхийн салбарыг сонирхдаг байсан. Ер нь тийм салбараас айхтар хазаагаагүй. Нийгмийн салбар дээр ороод бас нэг 2 дуурайнаас хойш эзэлсэн учраас боломж нь бага гэж үзээд түүхийн салбар дээр саяны сонголтыг хийсэн. За таны сонирхдаг спорт ямар спорт байх вэ? Хичээлж гин үгүй юу? За ер нь сүүлийн жилүүдэд завд чөлөө багтаа болоод спорт ер нь багахан байна. Хүүхэд байхад манай аав чи спорт гон байдаг. Одоо залуустай спортоор хичээлж байсан. Багахан хөгнөөр явдаг байсан. Тэгээ шатар даамс явах сонирхондоос үлээ гэдэг. Ажлын онцлогоос хамаарат. Таны эзэмсэн мэрэгжил яг одоогийн ажилд тань өнөөдрийн амьдралд тань ер нь их хэрэг болж байгаа вэ гэж боддог бай. Миний эзэмсэн мэрэгжил багш. Багш мэрэгчлээ учраас дүүргийнхаа хариуцж байгаа ажлынхаа цөмд нь орж ажиллахад маш их хэрэг болдог. Багшийн ажил амьдралыг ойлгох, багшаар дамжуулж дүүргийнхаа сургуулийн асуудлыг шийдэх, багшаар дамжуулж нийгэмд өөрчлөлт хийх ёстой гэдгийг үзэл бодолтой хүн. Тийм учраас аливаа хөгжлийн тулгуур, хүчин одоо локомотив нь бол багшаа гэж би бодож байгаа. Тийм учраас энэ миний эзэмсэн мэрэгжил одоо багш нартай сурч байсан түүх цаг үеэл надад маш их хэрэг болж байгаа. Багш нартай их илүү ойрхон нягт ажилдаг л байх нь да. Одоо бусдаас нь тийм ээ. Ер нь тэр дээр маш ихтэй байна шүү. Их сургууль төгсөөд таны ажлын анхны гараа хаанаас эхэлсэн байдгийг? Их сургууль төгсөөд улс төрийн салбарт ажлын гараа эхэлсэн. Тодруулж хэлбэл их сургууль төгсөөд 2006 онд тухайн үеийн нийслэлийн Монгол Ардын намаар улс төрийн ажилтнаар ажиллаж нийгмийн даатгал ам өглөөлж анхны салингаа авч ингэж ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байлаа. Нам гэдэг зүйлтэй маш их эрт холбогдсон байх юм да тийм ээ. Энэ одоо юутай холбоотой байд юм бол? Нөгөө л нийгмийн идэвхтэй холбоотой. Чин сурагч байхдаа би чин сурагчдын зөвлөл, хүүхдийн бүлгэм, мэтгэлцээний клуб гэдээ оролцохгүй юмгүй байлаа. Тэр бүхэн маань явсараа байгаа зүйлд оюутан болсон чинь оюутны холбоо, оюутны клуб, мэтгэлцээний клуб гэдэг одоо олон юмтай холбогдоод 2000 оны их үед чин Монгол бас интернет энэ төр багахан нэвтэрсэн. Хүүхэд оюутан залуучууд бол чөлөө цагаа элдэх урлаг мэтгэлцээнд зориулж их чөлөө цагаа өнгөрөөдөг байсан үе. Одоо тэр үеийг санах юм бол их олон мэтгэлцээний тэмцээнүүдийг элдэх урлагийн тэмцээнүүдийг бид нар хамтарч зохион байгуулдаг, оролцдог ийм л байсан. Одоо тэр үед оролцож байсан залуучууд маань хамт явж байсан залуучууд нэлээд энэ одоо нийгэм улс төрийн болон бусад салбарт ажиллаж шүү. За тэгвэл намд хэдтэд илсэн байдгийг, хэдэн онд илсэн байдгийг? Би Монгол Ардын намд 2006 оны 3 сарын 1-нд илсэн. Нөгөө ажилд орсон жилээ. Ажилд орсон жилээ. Заавал одоо намын гишүүнчлэлтэй байх ёстой байд юм болов яа тийм болов? Сонголт хийсэн. Хүний өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил бодод байсан учраас би Монгол Ардын намын гишүүнээр элсэх шийдвэр өөртөө гаргасан. Таны энэ амьдралдаа хамгийн хялбархан хийж чаддаг зүйл юу байдаг вэ? Ном унших юм да. Ном сайн уншина. Ном сайн уншина. За хамгийн сүүлд ямар ном уншив та? Хамгийн сүүлд Америк аялагч, түүхч, археологч Эндрюсийн тэмдэглэлийг уншлаа. Маш сонирхолтой ном. Тэрийг уншлаа. Хүнд нэг ширээний ном гэж байдаг шүү дээ. Дахин л нэг барьж аваад дахиад нэг эргүүлэхэд дахиад нэг өөр үнцэг, өөр сонин содон зүйл тэр номоос олж аваад байдаг. Одоо ном уншдаг хүмүүст их байна да тийм ээ. Таны ширээний ном ямар ном бэ? Миний ширээний ном ер нь түүхийн номнууд их бийдэ. Монголын нууц тавчааг их ойрхон уншина. Ойрхон гэдэг нэг 3 жилд нэг уншчихдаг ч юм уу тавтаад. Тэгээд ер нь түүхийг сонирхож унших мэрэгжлийн онцлогч байх. Тэр нь Монголын түүхт ч өөрөө маш олон зүйлийг өөртөө шингээж байдаг. Ялангуяа тэр Монголын нууц тавчаагаар дамжуулж их олон юмыг олж хармаар санагддаг. Хүн хөгжихийн тулд одоо юуг онцгойлон хийх ёстой гэж боддгоо та? Унших ёстой. Хүн байнга л хөгжиж явах ёстой тийм үү? Уншиж явах ёстой. Байнга уншина гэдэг бол хүний тариг ажиллаж байна. Нүд ажиллаж байна. Бодож байна. Уншиж байгаа хүн бодно. Бодож байгаа хүн тунгаана. Тунгааж байгаа хүн шийдвэр гаргах асуудлаа улттай баттай хийн. Зарим зүйл дээр цөөнх байж болно. Гэхдээ зөв шийдсэн учраас тэр шийдвэр улттай байна гэсэн үг. Тэгээс унших ёстой. Та энэ амьдралдаа ер нь хэрэг азтай байсан бэ?
муугүй гэж боддоо шүү. За жишээлбэл тухайлбал одоо юун дээр их хамгийн хацтай вэ? Одоо хүн өөрийнхөө миний хамгийн болж одоо хэлэхэд одоо нэг мэрэгчлээ зөв сонгосон байна. Мэрэгчлээ зөв сонгосон учраас их олон сайхан мэрэгчлийн найз нөхдөдтэй болсон байна. Олон сайхан эрдэмтэн багштай уулзаж ном сурсан байна. Өнөөдрийн ажил хийж яваа зам мөр маань тэндээс эхэлсэн байна. Тийм учраас би хамгийн зөв сонголтыг тухайн үед олон сонголт дотроос хийж чадсан учраас азтай гэж бодож байна. За амжилт гэдэг зүйл байна. Амжилт гэдэг зүйлийг та юу гэж тайлбарлах вэ? Хоёрдугаар өөрийгөө ер нь хэр амжилттай яваа залуу гэж боддог вэ? Амжилтын үнэлгээ хүн болгонд өөр өөр байдаг шүү. Номнууд уншиж явах ч гардаг зүгээр. Надад бол амжилтын тухай тодорхойлолтын хамгийн сайн жишээ бол амжилт бол автобусны бодолтой адилхан юм аа. Тэр бол эцсийн зогсоол гэж байхгүй. Нэг зогсоол дараагийн зогсоол байж идэг. Тийм учраас амжилт бол түүчээлэл нэг цэг төрөхөд дахиад дараагийн цэг рүү явдаг юм. Автобусны бодолтой адилхан гэж нэг удаа уншижсэн тэрийг би амжилт гэж боддог. Хувь хүний хувьд бол байнга шинийг сурж, шинээр ажиллаж, шинийг эргэлхийлж байгаа бүх маань өөрийнхөө түүхийг ард байгаа амжилтыг бүтээж байгаа гэж сэтгэж байна. Та тодорхой албан тушаал хашиж байгаа хүн. За өөрөөр хэлбэл дүүрэг өдөрдөж байгаа хүн. За Санта Монта олон ч одоо шийдвэрүүдийг гаргаж явж байгаа тийм ээ. Таныг шийдвэр гаргаж яхад ер нь голчлон юу нөлөөлдөг вэ? Шийдвэр маань юуны тухай шийдвэрүүдээс их хамаарна. Тухайл одоо томоохон хэмжээний бөгөөд олонний хамаарсан судалгаа сайн гарах хэрэгтэй. Эсвэл одоо цаг хугацааны бол одоо хүнд эргэлзэхгүйгээр одоо үгдээ зөв гэж бодсон шийдвэр гаргаж явах хэрэгтэй. Одоо түүний хариуцж байгаа ажил нэг талаас дүүргийн ажил амьдралтай холбоотой асуудал байна шүү дээ. Тэгэхээр дүүргийн ажил амьдралтай холбоотой асуудал дээр их сайн судалж нөгөө талыг нь нягталж энэ гарсан шийдвэрийн сайн муу тал нь юу ах вэ гэдгийг зөвлөж адын мэдээж одоо гаргаж байгаа шийдвэр бол хууль эрх зүйн хүчээр учраас холбогдох хуулийг хүмүүст үзүүлж харуулж нэг үр дүнд гар үсгээ зурдаг. Өөр одоо бусад одоо юу гэдэг хувь хүний хувьд гаргаж шаардлагатай шийдвэрүүдээ бол одоо нэх тэгж эргэлзээд эсвэл одоо гарсан шийдвэрээс няцаад ухраад авахыг их боддог. За дүүргийнхаа иргэдийн дуу хоолой үгийг хэр сонсдгийг та? Ер нь иргэдтэйгээ уулзсан шүү. Иргэд маань тусдаа уулздаг тийм өдөр гараг гэж байх уу? Уулздаг өдөр гараг гэж юу бай. Би тэгтээ тэр болгоно нөгөө дүүргийн даргын ажлын онцлогч их өөр байна. Хурал хуунуудыг оролцсон, зарим одоо ажлууд самараад тогтсон өдрөдөө уулзах чадахгүйс хороодоор явж иргэдтэй уулзалт хий. Дээр нь би гар утсны дугаараа нээлттэй иргэдтэй зарлчихдээ. Тийм учраас над руу иргэд асуудлаа бичнэ, ярина, хэлнэ. Тэгэд болцоотойг нь хууль журмын дагуу холбогдох хүмүүстэн даалгаж шийдвэрлүүлнэ. Болохгүй байгааг нь учруулж хэлнэ. Тийм учраас иргэд бол надтай холбогдоход нэх хүндрэл алга. Иргэдтэй их нээлттэй засаг дарга. Нээлттэй. Чиглэлтэй дүүргийн иргэдийн маань танд хэлж байгаа хүсэлтүүд одоо хуультууд одоо олон зөндөөл юм байна да тий. Тэр нь хуулийн нормын хүрээнд бол та зарим нь одоо шийдэ явж байна. Хариуцсан хүмүүст нөгж гинэ гэж байна шүү дээ. Ингээ хоёулаа иргэдийн танд хандаж одоо хэлж байгаа асуудал тийм ээ дэвшүүлж байгаа асуудал эдрийг хоёулаа ингээд эренбэлээ л та. За эренбэлж хагаад хамгийн ихний 3-ыг нь хоёулаа хэлье. Эргэж юу нь юу хүсэж байна дүүргийн даргаас. Нийтээрээ бол аюулгүй амьдралын орчин аюулгүй хотыг хүсдэг. Эрүүл аюулгүй очих тийм ээ. Тий. Гадаа гараад хүүхдүүд нь тоглоход аюулгүй. Өөрсдөө гадуур зорчоо явахад аюулгүй. Тэгээ энэтэй холбоотой аюулгүй бол замаа сайхан байлгүй хүсэж байна. Гадаа хүүхдэн тоглож явахад хин нэгэн шогддгүй юм уу аюулгүй байх. Одоо удаан хугацаанд гэрээ орхио явахад тэр нь хулгай дэвтдэггүй аюулгүй байх. Энэ аюулгүй байхыг хүсэж байна. Тийм учраас энэ бол нэг багц асуудал болж байгаа. Хоёр дахь багц асуудал нь бол аливаа асуудлыг хурдан түргэн шийдвэрлэхийг хүсэж байна. Болох юм шиг, болохгүй юм шиг хүлээлгээд байдаг байж таарахгүй байна. Тэгэхээр дарга намыг цаасаа аваад галуу болчихдог тийм. Тэгээ болохгүй бол ийм учиртай болохгүй байна. Одоо санхүүмөгтэй холбоотой асуудал төсөв журмаараа болохгүй байна. Эсвэл одоо болж байвал сургын сурхаа шийдвэрлэхийг маш хүсэж байна. За гурав дахь юм нь ажлын байр. Ер нь бол эцэг эхчүүд хүүхдүүдтэй ажлын байртаа олгох. За манай дүүрэгч өөрөө үйлдвэрлэлийн дүүрэг учраас үйлдвэрлэлтэй холбоотой ажлын байруудыг нэмэгдүүлэх асуудлыг иргэд маш их тавьдаг. Тийм учраас бид энэ
шуурхай шийдэхийг эрмэлздэг. Зарим иргэд маань энэ хүрээндээ манай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөр дамжиж инкубацид орж бизнес эрхлэгч болж, бичил бизнес эрхлэгч, жижиг бизнес эрхлэгч, дунд зэргийн бизнес эрхлэгч, дунд зэргийн бизнесээс дээш агсан төсвийн бизнес эрхлэгч болж явж байгаа үйл хэрэгөөч байна. Энэ чиглэлээр бид нар тодорхой байгууллагатай хамтарч сургалт хийж байгаа ажлууч байна. Ийм 3 асуудлыг ярьдаг хүү. Багцаар бол нэгдүгээр аюулгүй байдлын асуудал. Тийм байна. За хоёрдугаарт хурдтай түргэн шийдвэртэй байх асуудал. Гуравдугаарт нь ажлын байрыг нэмэгдүүлэх асуудлыг иргэд маш их ярьдаг да. За гурлаа бол шийдвэрч болох үеч асуудлууд байгаа тийм ээ. Ер нь бол дүүргийн хэмжээнд болно. Тэгээ бид бол болцоотой байдлаар өгөх юм бол шинээр одоо ямар нэгэн үйлдвэрлэл одоо юу байгуулахаас илүү ажлын байруудыг хоорондоо нэргэдийн үйлдвэрлэлийг дэмжих замаар кластерыг хөгжүүлэх замаар хийхийг л оролддог бид нар 3 дахь асуудал дээр. 2 дахь асуудал дээр би өөрийн хувьд ч төрийн албаагчдын хувьд ч аливаа асуудыг битгий удааж шуурхай ажил болохгүй гэдэг хүнийг хилээд дараагийн гар цөлбөрөө хайг. Ийм учраас шуурхай бөгөөд ил тод байж болохгүй гэдгийг хэлж чаддаг байна. Тэгэхгүй нөгөө төрийн албаны нэг хэмжээ тэр штэ. Болохгүй хэлж чаддаггүй. Тэгээд дүлгэнээд байдаг. Үнээр болохгүй нь хэлж хэрэгтэй. Тэгээд зарим нэг хүн болохгүй хэлсэнээс болж гомддог байх, бухимддаг байх. За зарим нь бас хатуу хөлж лээдэг. Тэгээд чи хууль журам төрч болохгүй шүү дээ. Тийм учраас болохгүй гэдэг үг хэлнэ. За аюулгүй байдлын асуудал бол тэгээд маш одоо сүүлийн одоо олон хэлбэрээр, олон кейсээр, олон төр зургаар илэрхийлж байгаа асуудал. Аюулгүй байдлын асуудлыг, аюулгүй хотын асуудлыг бид анхаарч үзэх ёстой зайлшгүй асуудлаа гэж үзэж бид ногоон бүс гэдэг төслийг хэрэгжүүл яваад байгаа. За дүүргийн засаг дарга гэдэг хүн за яг ямар ажил хийдэг юм бэ? Дүүргийн засаг дарга гэдэг хүн оролцохгүй байхгүй. Зарим хүний өдөр бол огт ажил хийдэггүй шиг харагдана. Тэр бол дүүргийн иргэдийн бүхэл ажилд оролцсон. Байшин хороололдоо байшингийн гадна ногоон байгууламжийн асуудал, зам талбайгийн асуудал, гэр оролт хог шорооны асуудал, годамжны гэрэлтүүлэг камержуулалтын асуудал, дүүрэгтэй төсөв мөнгөний асуудал, сургууль цэцэрлэгийн хүртээмж чанарын асуудал, эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмж аюулгүй байдлын асуудал, төрийн байгууллагуудын тасралтгүй доктортой үйл ажиллагаа хангах. За одоо хуулийн хүрээнд хэлэх юм бол дээд удирдлагаас өгж байгаа үүрэг даалгаврыг орон нутагт хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн хүсэл эрэлтийг хууль журмын дагуу өөрийн мэдлийн хэмжээнд шийдвэрлэх. Ийм л үүрэгтэй ажлыг хийндэ. Дүүргийн аж ахуйн ажил байна шүү дээ. Жохон нуршиж хэлбэл одоо ийм байгаа. Тэгэхээр давчтаа бол улс төрийн болон аж ахуйн харшил дээр явдаг ийм ажил. Нэг талаас улс төрийн үйл шийдвэр гаргах шаардлагатай. За тэгээд аж ахуйн ажлуудыг түргэн шуурхай шийднэ. Таны амьдралдаа гаргаж ирсэн шийдвэрүүдээс хамгийн муу болсон ямар шийдвэр? Хамгийн муу болсон шийдвэр айхтар бодож байгаа юм шүү. Тулгаад асуугаар орж ирэхгүй байна. Тийм байх шүү. Гайгүй юм болов. Орж ирэхгүй байхыг бодоход гайгүй л байж таа. Тэгээ гайгүй юм шиг байна. Та нэр хүнд гэдэг зүйл байгаа шүү дээ, тийм ээ. Түүнийг та нэг цөөн үгээр тайлбарлаач. Нэр хүнд тодорхойлооч. Нэр хүнд гэдэг бол хүний үнэт зүйл гэж бодож байдаг. Хүн бол үнэт зүйлээ хадгалж, хайрлаж явж явах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүн итгээд явж байгаа тэр Батсүмөр гэдэг нэр хүндийг буулгажлахгүй. Итгэсэн учраас тэр нэр хүнд бий болж байгаа. Итгэсэн учраас тэр хүн нэр хүнд гэдэг юмыг одоо бүтээж шүү дээ. Тэгэхээр бол нэр хүндэд бол үнэт зүйлтэй адилхан зүйл явж байна. Тийм учраас бусдын нэр хүндийг хайрлж, хүндэлж явах хэрэгтэй. Бусдыг хүндэтгэж явах хэрэгтэй. Тэр хүн хин нэгний аав, ээж, ах, эгч, үр хүүхэд. Тийм учраас нийгмийн ямар статустай байхаас илүү хүн болгон өөрийн үнэт зүйлтэй. Тэр үнэт зүйл нь бол нэр хүнд байна. За Чингэлтэй дүүрэг маань хэдэн хүн антай? Манай Чингэлтэй дүүрэг үндсэн оршин суугчны 150 мянга 200 56 иргэн байдаг. Төр оршин суугчдын 20 мянган иргэн. Ингээд нийтдээ нэг төр оршин суугчны 170 мянган иргэдийн асуудлыг шийдвэрлэдэг левел дүүрэгтэй.
За ингээд 170 мянган иргэдийн асуудлыг шийдвэрлэж явж байгаа засаг дарга хүн байна. За олон ч асуудлуудтай тулгарч нүүр тулж одоо явж байгаа шүү дээ тийм ээ. Шантрах үе байх юм уу? Миний өөрийн зарчим байдیں۔ Шантрах юм бол одоо тэр байр суурин дээр байгаад явах уу? Ажлыг ард нь гарна гэд энэ сонголтыг хийсэн. Улс төрийн ажлын сонголтыг хийсэн. Тийм учраас хатуу бэрх уюуд байна. Энийг хийж чадах хэрэгтэй гэж бодсон учраас үүнийхээ ард гарах хэрэгтэй гэж бодож байдаг. За бүр нэг тийм нэг таагүй өдрүүд байна да. За нэг өглөөнөөс хавуулаад бүр нэг ажил болдгоо нэг тийм нэг сонин өдрүүд байдаг та тийм ээ. За ийм үед ийм өдөр сэтгэлээ юугаар засч байна та? За ер нь миний сул чөлөө цаг гарах юм бол эсвэл жоохон саяны таны хэлдэг шиг одоо үед бол ном унших гэж ер нь тэгэл төвлөрөхөж юмыг эргцүүлж бодохтож бас өөрийгөө зарим зүйл дээр олж харах чинь сайн уран бүтээл их зүйл чухал гэж боддгийг. Тэгэхээр киноч, номч өөрөө хүний тарихаар бүтэж байгаа учраас тэгээд нэг хүний биш олон хүний тарихаар бүтдэг учраас маш олон үнцгийг тэндээс харж болдог гэж бодож байна. Хүний хамгийн муухай зан чанарыг та юу гэж боддог? Юу юм бол? Хамгийн муухай зан чанар бол хүний итгэлийг алдах. За хэр хатуу засаг дарга уу? Байр сууриндаа хатуу байна шүү. Энэ дарга нар л ихээр хүн загнаад идэм билээ шүү дээ. Хэр хүн загнад юм? Шаардлагатай тохиолдолд ажлын болоход бол хатуу үг л нэ. Хатуу зарчим байр суурьтай байна. Зарим одоо шийдвэр дээр хатуу байр суурь хамгаалах шаардлага гарна. Тийм учраас зөвхөн зарчимын төлөө бол хатуу байх үе байна. За удирдлагын төвшөнд ажиллаж байгаа хөө. Шүүмжлэл гэдэг зүйл бол таныг тойрохгүй. За ер нь байнга л таныг шүүмжлэх байлгүй дээ. Хор дотныхын ч одоо эвтэйхэн хэлэх бах, эвгүүнийг нь шүүмжлээд хэлэх бах. За зарим хэвлэл мэдээллийн хэрэгслэр янз янзын мэдээнүүд явах бах. Ер нь шүүмжлэлийг та ер нь яаж хүлээж авдаг? Шүүмжлэлтэй байнга л тулгарна шүү дээ. Тэр бүхнийг одоо тэгээд буцаж яриад байвал цаг хайрна. Тийм учраас шүүмжлэлийг ажил эрхч бол хүлээж авч тусахыг хичээдэг. Гэтэ шүүмжлэлийн хязгаар гэж байх хэрэгтэй гэж бодож авдаг. Засаг дарга болоод 4 жил болж байгаа шүү байна та тийм ээ? 4 жил 3 сар. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд засаг даргаар ажиллаж байхдаа олон ч одоо сайхан ажлуудыг хийсэн байлгүй дээ тийм ээ? Энэ олон ажлууд дундаас бүр нэг бахархмаар ямар ажил вэ? За олон ажлыг бас нэрлэж болно. Чи бас ганц би хийж байгаа ажил биш гэдгийг урьдчилаад хэлэх нь зүйтэй. Яагаад гэвэл энэ чинь олон хүн хамтарч шийдвэрийг гаргаж байгаа иргэдэд оролтой. Дээрээс нь энэ асуудлыг зохион байгуулах бүтэн бүрэлдэхүүн ажиллаж байна тийм ээ. Тэгээ онцлоод хэлбэл би 3 ажлыг дурдж болж байна. Нэгдүгээр бид боловсролын салбарт эрс том өөрчлөлтийг хийх суурийг тавьсан. Манай Чингэлтэй дөрвөн бүх цэцэрлэгүүд сургуулийн боловсрол олон улсын хэлбэртэй болсон. Одоо нөгөө өндөр төлбөртэй цэцэрлэгүүдэд Монтсери, Аймбрик, Стим гэдэг хөтөлбөрөөр манай цэцэрлэгүүдийн байр шилбэл хамаарат бүх цэцэрлэгт байгаа. Өөрөөр тодруулж хэлбэл Чингэлтэй дөрвийн хүүхдүүд гадаад айлч улс руу шилжихэд олон улсын хөтөлбөрөөр сурж аваад тэнд очиод зүрх харахгүй гэсэн үг. Тэгээд дагалдах байдлаар тэр зөөлөн эдлийн асуудлууд бүр шийдчихсэн байж байна. За боловсролын салбар дээр бас үргэлжлүүлээд хэлэхэд одоо боловсролын салбар дээр ч та бид дүүргийнхаа бүх сургуулийг усан бассейнтай болох ажлыг эхлэл болгож 2 сургуульд энэ жил усан бассейн барьж эхэлж байна. Хотын дэв 23 дахь сургуульд, гэр оролт 37 дахь сургуульд усан бассейн барьж өгнө. Цаашдаа барьж өгөх барих ажил нийслэлийн суурингаар хийгдээд явж байна. За 2 дахь том асуудал эрүүл мэндийн салбар. Чингэлтэй дөрөв эрүүл мэндийн салбар бол их гутрангал да. Ер нь олон үзүүлэлтээр хотын дөрвөн дотор сүүл маш ихтэй. Тэгэхээр бид эрүүл мэндийн салбарт анхаарал тавих зайлшгүй шаардлагатай. Ингэж үзээ бид 5 шатлалт арга хэмжээ авсны үр дүнд сүүлийн 4 жилд 5 өрхийн эмнэлэг ажилтнанд орлоо. Эртэлрүүл онцлогын төв улсын төсөөр барьж дуусч байна.
хайлаасны амбалтуурын барилгыг энэ он дуусгах гэж байна. За мөн дүүргийн нэгдсэн эмнэлэг өргөтгөлийг бариулаад дуусч байна. Эцэст нь Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй 30 сая долларын өртөө бүхий 250 хүн хөвтийн эмчилгээ тогтсон чадaltaй шинэ эмнэлэг барих ажил эхлэх гэж байна. Энэний үр дүнд дүүргийн эрүүл мэндийн салбар хотын хэмжээ сүүл мөчгдөг байсан бол тэргүүн игнэд орох хэмжээнд эрс өөрчлөлт гарна. Энэ ажлууд шат дараалттай сүүлийн 3 жил хийж байгаа ажил юм байна. За 3 дахь том ажил бол түрүүний иргэдийн дотор яригдсан шүү дээ. 3 чухал асуудлын нэг болох аюулгүй байдлын асуудлаар бид ногоон бүс гэдэг том төслийг эхлүүлж чадсан. Өнөөдрийн байдлаар 800 гаруй цаг дээр 2633 камерыг бүрэн байрлуулж чадсанаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн эрсд орхоос гарах хүртэл бид хянаж чадаж байна. Айлын хүүхэд гэрээсээ төрөөд алга болоход 2-3 цагийн дотор камерын төсөлцөөр бид хүүхдийг олоод эцэг хөтнө өгч байна. Тэгээ ийм 3 ажлыг эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарт саяны иргэдийн аюулгүй амьдрах нөхцөл бид нар хийсэн гэдгийг дурдж хэлж болно. Одоо хийгдэж явж байгаа ажил нь төрийн үйлчлэгээ цахимжуулах, шилэн байрлах асуудал дээр бид цахим үйлчлэгийн яамтай хамтраад нэлээд өргөн хүрээтэй ажил хийгдэж байгаа. Энэний үр дүнд хүний оролцоо багтай төр үйлчлэгээ бий болгоно. Дээрээс нь цагийн ажлын цагт баригдахгүй төр үйлчлэгээ авдаг болно гэсэн үг. Иргэн хурж ирээд өглөө 7 цагт ирээд шаардлагатай авлагаа авчна. Орой 21 цагт ирээд эсвэл гадаад улсаас захиалдаг болно. Ийм байдал эхэлсэн байж байгаа. Энэ байдал цаашаа явна. Шилжсэн одоо ажил болоод явж байгаа юм. Тэгвэл Чингэлтэй дүүргийн 5 газрын нэг давхарт хурж ирээд хүн өглөө 7 цагт ирээд нэг чигийн үйлчлэгээ байдаг тий. Тий, өглөө одоо ажил эхлэхээс өмнө хурж ирээд ажилдаа явах замдаа тодорхойлт авчулна. Орой ажиллаад харж яваад 8 өнгөрч явах тийм үү давхиж чад гадаад улсаас захиалчихлаа. Өөхөрх нь онгохоо байж байгаа юм уу? Асуудалгүй байж байгаа шүү дээ. За бас мэдмээр юм. Одоо сар гар мөрцөн байна. Одоо бид ийм үйлчлэг 24 цаг ажиллах юм шиг. 24 цаг. Тогийн нэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл 7-24 өдөр зарчим төрийн үйлчлэгэнд ороод эхэлсэн гэсэн үг. Нөгөө нэг цонход нэрийг овоордог байтал чинь эхлээ байхгүй болцсон. Одоо нэг цонход овоордог. Тэгээд киоск хэрэглэдэг болсон. Тэгснэ одоо яасан? Орой ажил таргаас өмнө эсвэл өглөө ажил эхэлсний дараа гэдэг байдал байхгүй болоод төрийн үйлчлэгээ 7-24 хүнээс хамаарахаар хийгдэг болсон. Хурдан үйлчлэгээ манай дүүрэх нэвтрүүлсний одоо үр дүн юм байна. Энийг бид захим яамтай нийлээд хийчлээ. Энэ асуудал чи төмөн түгээмээр юм ба штэ. Энэ чи өглөө эрт ямар нэгэн лавлгаа энэ чи гинтгүй хэрэг болдсон штэ. Одоо элчин сайдын яам амруулж гэдэг юм уу яралтай хавцаар байна. Тэгээ нөгөө онгоохын хүлээн нөгөө түгжрэн бүглэрэн 24 цагаар ажилтдаг наач харин аятайхан ажил байна да. Манай дүүргийн захиргаан дээр хурж ирэх хэрэгтэй. Төв шуудан дээр ирэх хэрэгтэй. Бид нар энэ цэгүүдэд нэмэгдүүлэхэд одоо сайжрах гэж байна. Дэнжимэгэд хийх гэж оролдож байна. 7 буудал хийх гэж оролдож байна. Удахгүй үр дүн гарах байх гэж хүлээгээд байж байна. Наад маш сайшаалтай сайхан ажил байна шүү. За хүн энэ амьдралынхаа туршид суралцаар л явдаг. Хөгшин болсон онойч гэсэн суралцдаг тийм ээ. Танд яг одоогоор хамгийн ихээр суралцахыг хүсэж байгаа ямар зүйл вэ? Одоо энэ захин технологи маш хурдтайгаар хөгжиж байна. Энд маш хурдтай суралцах шаардлагагүй шаардлага байна бидэнд бол. Одоо цагаад байгаа суралцахгүй байхгүй. Энийг одоо бид сурсаар яваа. Зайлшгүй одоо сурж байна. Улам ихээр сурах шаардлагатай болж байна шүү дээ. Одоо энэ технологи хөгжил, энэ AI програмын хөгжил, за тэгээд бусад энэ дижитал апууд биднэрт одоо маш хурдтайгаар өөр нийгэм рүү аваачиж хөгжүүлж байна. Тийм учраас бидний одоо энэ амьдарч байгаа үе маань өөрөө яг л тийм болж байна. Нөгөө YZ үеийн амьдрал гэдэг чинь бидний генерашнл нөхцөл шүү дээ. Тэгээ би ч одоо Y генерашны үе. Тэгээ бидний ч бол яалчвал энэ дижитал эртний одоо уугуул дижитал үеийн хөөс гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээ бид ч одоо ийм учраас энийг л хурдтай суралцах зайлшгүй шаардлагатай байна. Тэгэхгүй бол одоо тэгэл энэ технологитой хамт төрчихсөн залуучууд чинь маш их хурдтайгаар бидний хаж өнгөрөө явж шүү дээ. Мөнгө гэдэг зүйл одоо чухал л да тийм ээ. Амьдралын одоо хэрэглэл үүс шүү дээ тийм ээ. За мөнгө олохын тулд янз янзын ажил хийнэ. Танд мөнгө олохын тулд бүгд тийм хийжсэн бүгд тийм сонин ажил байна уу? За надад ч ирүүлдэг оюутан цаг руу ирж очиж таарч байна. Мэдний үеийн оюутнууд их нэг талаас эргээд урсвал их гоё үе шүү дээ бидний оюутны үе чинь. Интернет, сахим утасны хэрэглээ баг байхгүйсэн. Nokia гэдэг утас гарч ирсэн үе шүү дээ.
Тэгээд бид чи оюутны байранд амьдардаг байлаа. Одоо бодвол одоо энэ нэвтрүүлэг үзчихэж магадгүй. Арханган Содоо гэж залуу бидэд нэг дасагт амьдардаг. Тэгээд машин угааж байлаа. Одоо өөрөө санаж байгаа бол тэр гадаад яамнаас үргэлжлээ яваад тэр болор угаалгын газар гэж байсан юм да тухайд. Арай дөнгөрхөн томхон замын цагдаагийн тийшээ. Тэнд машин угаадаг байлаа бийтэн байхад. За найзуудтайгаа нийлж бас зах дээр төрөв төрдөг байлаа. Энэ бол яг бидний одоо тухайн оюутан үеийн ажил хийж мөнгө олдог байсан. Мөнгө олдог байсан ажил шүү дээ. Тэгээ босод үед бол яг тэгээд хүүхдүүдийн эрфрат видалт хийж өгнө. Ингэж ажлыг хийдэг байж. За сүүлд бол тэрнээс ягаад нөгөө түрүүний гар утас ярьдаг нь сургууль төгсгийгээ алдаад нэг хэсэг чинь аймгаар нутгаар гар утас судалдаг, хувц судалдаг ажил хийж жижиг бизнес хийж үзлээ. 8 хаан зүсгэж ирсэн юм байна. Хүн зүсгэж үзлээ. Шатаж үзлээ. Тэгээд одоо залуу оролдог байх уу тийм ээ. Оролдог байх уу. Таныг урагш тэмүүлэн алхаж явахд чинь ямар зүйл таныг одоо илүү их түлхэж өгдөг вэ? Надад тулгарсан сорилт бүхэл намайг урагшин түлхдэг байсан юм байх та. Энийг давидал гэж боддог байсан. Сүүлд хин нэгнээс сонсч байсан нэг сайхан урмын үг байна уу танд? Хинээс сонсч юу гэсэн үг вэ? Саяхан нэг тэр ногоон бүсийн асуудлаар нэг иргэнтэй уулзсан санаад явж байгаад шалондоо ажил ярьж байгаад тэгсэн тэр камерын бүсийн төсөл тамирчныг залуу их сайхан төслөлжээ. Бид санаа зовлохгүйгээр хөдөөд яваад ирж байна. Манай уртал дээр камер ингээ зооцсон байна. Тийм учраас энэ ажлыг сайн ажил хийсэн байх шүү гэж ажлын урам өгч ирсэн. За хүний хувьд бол одоо би ч одоо бас хууль бас газар олголт газрын 8-аас бол шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Энэнд хүмүүс их талархалтай хандаж энэ ажлаа битээ зогсоороо гэж хэлдэг. Энэ бол одоо бас миний ажилд урам хүч өгдөг дөө. Өнөө хүртэл таны гаргаж ирсэн шийдвэрүүдээс за түрүү би хамгийн муу шийдвэр гэж асуусан шүү дээ. За хамгийн сайн шийдвэр нь юу вэ? Улс төрийн ажилд сонголт хийсэн шийдвэрээ зөв байна л гэж бодож байна. Сүүлд бол нийслэлтийн хөгжлийг ярихын тулд эхлээд дүүргийг ярих байхаа. Дүүргээс л ихтэй байх та тийм ээ. Их сайхан хот юмаа гэдгийг ер нь юугаар тодорхойлж болох вэ таныхаар? хүн болон Улаанбаатар хотыг зарим талаар шүүмжилдэг ч гэсэн бас сайн зүйлүүд бас байдаг байх гэж боддог. Улаанбаатар хот бол өдөр болгон асуудал бэрхшээл тулгардаг ч гэсэн түүнийг шийдэх арга замчлаа дагуулж ирдэг ийм онцлогтой хот юм байл. Олон энэ хотууд дундаас харж байхад өөрөөр хэлбэл ялангуяа энэ бидэнд одоо бидний үеийн болон биднээс хойш залуучуудад бол өөрийгөө харуулж таниулах ажил их боломжийг ардаад хийсэн ийм хот. Тийм учраас энэ хот төлөвлөлт, хотын байрлал ажилд, хотын газар зохион байгуулалт, хотын одоо инженерийн зохион байгуулалт, хотын маш олон асуудлаар бид ажил хийх, өөрсдөө үзүүлэх юм болцоотой хотоо гэж би бодож байна. Тэгээд нөгөө талаас нь магадгүй энэ сонирн биш байж гэдэг. Улаанбаатар хотын онцлог бол нүүдэлчдийн хот гэдгээрээ их онцлогтой хот байж магадгүй. Одоо миний хувьд одоо өөрийнхөө эзэмсэн мэргэжлээд альмдуулаа хэлийгвэл Улаанбаатар хотын хамгийн сайн бөгөөд сонирхолтой юм бол бид нүүдэлчдийн хот амьдарч байгаа. Маш олон энэ загварыг барилгын архитектурын шийдэл дотроо за хотын одоо хэв шинж дотроо оруулж явдгаараа их сонир. Түрүү та камерын асуудлыг нэлээдгүй дурдлаа л да тийм ээ. Чиглэлээ дург нэлээдгүй сайн камертай болсон юм даа да. Таны одоо ярьж байгаагаар би бол хувьдаа маргааш одоо сонгаархан дүүргийн тийшэлтэй тийм ээ. Одоо бол тэр замын хөдөлгөөнийг хянаж байгаа хэдэн камерууд ухаас биш тийм гудамж талбай хянаж байгаа камерууд бол магадгүй би олж хараагүй байж магадгүй. Миний нүдэнд их өртөөгүй юм шиг л одоо бодох нэ санагдаж шүү. Тэгээ чиглэлээ дүүрэг нэлээдгүй камертай болсон юм шиг байна.
одоо ямар төсөл хөтөлбөрөөр ийм болоо камертаа болж чадваа. Штэн дөрөвний зардал гарваа. Хэдийн хугацаанд хийж гүйцэдэг вэ? Камерын ажил бол бид нар бол Улаанбаатар хотод төдийгүй улсын хэмжээнд нэлээд загвар болохоор төсөл юм байна. За энэ төслийн үр дүнгээр бид одоо нэг 2633 камерыг дүүргийн нутаг дэвсгэрт байршуулж байна. Дийлэг камер байна одоо нэгнийгээ дагдаг, нэг камер нөгөө камераа дагдаг юм зарчмаар хийгдчихсэн юм байгаа. За энэ камерыг анх хийх сэтэл юунаас төрсөн бэ гэхээр иргэдтэй уулзаад юм иргэдээс ирж саналуудыг маш олон бараг 10 санал дотмын 5 нэмэх нь камер тавиад өгчдөг гэсэн. Тэгээд судалсан чи камерад жил болгон тавьдаг гэсэн. Тэгсэн мөрлийн санал буудаггүй. Тэгээд ажлын хэсэг гаргаад судлуулсан. Дүүргийн нутаг дэвсгэрт байгаа нийт камеруудыг 10 камер дотмын 8-9 нь ажилдаггүй. 5 камерын нэг нь ажилдаг байсан гэсэн үг. Тэгээд яагаад энэ камерууд ажиллахгүй байна гэдэг шалтгааныг бас давхар үзсэн чинь нэгдүгээр хямд өртөгтэй камер тавьчихжээ эвдэрнэ. Хоёрдугаар байгалийн зас бороо шорооны нөлөөгөөр эвдэрнэ. Гуравдугаар барилгын ажил хийж байгаа түүнийг зориуд эвдэж гэмтэн тийм ээ. За дөрөвдүгээрт нь камер хооронд холбогдсон байсан кабелууд үжирсээ тасраад байхгүй болно. Тавдугаарт нь зарим цэгүүд дээр бол камер байсан юм уу гэж харахаар уул мөр байхгүй. Ийм учраас бид камерыг дахин хийх ажлыг төлөвлөж сүүлийн 3 жил хийж байгаа ажил. Эхний ээлжиндээ дүүргийнхаа нутаг дэвсрийг кабелийн татаж бэлтгэсэн. Тодорхой цэгүүдийг төлөвлөсөн. Тэр цэгүүд дээр камера тавьсан. Тэгээ камерын ажил хийгдсэнтэй зэрэгцээд камерын серверээ байрлуулах цэгийг нэг цэг тавьж камерын нэгдсэн төв байгуулсан. Тэгээд олон камеруудыг харж явах хяналтын цэгийг бий болгосон. Тэгээд тэр ирж байгаа бичлэгүүдийг хадгалах серверийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн. Манай камерын төв дээр ч бол 1 минутанд 18 кинотой тэмцэх хэмжээний бичлэг орж ирдэ шүү дээ. Төдийгүй багтаа тэр олон камер. Маш олон камераас тэглүү авах. Тэгээд одоо бид ч юм бол энэ гигагаар хэмжээл яриад шүү дээ тийм ээ. Тэгэл одоо хүмүүсийн тирагийн хаалж ярьж байна. Тэгэл бидний дараагийн хэмжээ буюу 2 биотагийн багтаамж руу бид орчихсон. Тэгэхээр энэ хүчин одоо маш их бичлэгүүдийг хадгалах, хянах, за зарим тохиолдолд нөгөө төрүүлж шүү дээ иргэдийн аюулгүй байдлыг хангах. Гэмтрэг гарлаа гэхэд түүнийг шуурхай илрүүлэх чиглэлийн камерын одоо ажлууд дайчлагдж байна. За түүний зэрэгцээ зөвхөн цагдаагийн байгууллагын зориултаар биш. Захиргааны одоо ажилд зориулж нийтийн эзэмшил талбайг эвдэж сүйтгэх, хүүхдүүдийг шоглох, за гудамжинд хог угаацаасахгүй байх, эзэнтэй эзэнгүй нохой айлын хөвгт хазах, айлгах гэмтэх зэрэг асуудлуудыг таслан зогсож байна камерын хяналтын үр дүнгээр. Энэ камерын төсөл Улаанбаатар хотод төдийгүй улсын хэмжээнд маш сайн загвар болж байгаа гэдгийг холбогдох байгууллагууд нь дүгнэж энийг цааш нь өргөжүүлэх ажлыг хийж байна. Энэ жил Улаанбаатар хотын дарга төсөв оруулсны дүнд бараг 80 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хотын хэмжээний том камерын төсөл урагшаа явж эхэлж байна. Танад үрт хийсэн энэ камержуулалт нь гадны ямар нэгэн төсөл байв уу? Мөнгө санхүүгийг яаж усгасан юм? Үгүй. Энэ бол цэвэр дүүргийн өөрийн төсөл. Дүүрэг санаачилсан. Дүүрэг дээр бодлогын цагдаагийн ерөнхий газрын өртсөн зэрэглэх нэгж хамтарч ажилласан. Эхний ээлжинд бид одоо дүүргийн нэг орон нутгийн хөгжлийн сангийн зардлууд нөгөө иргэдийн нөгөө хуультай одоо алинд зарах өгдөг. Хоёрдугаарт нь дүүргийн гэмт хэрэгээс өртсөн зэрэглэл зөвлөлийн ажил. Гуравдугаарт нь дүүргийн төсөв, дөрөвдүгээрт нь сөөх болон иргэд аж ахуйн нэгжийн дэмжлэг гэсэн энэ их усруудаар бид энэ төслийг хийсэндээ одоогийн байдлаар 4 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт хийгдэв байна. Дүүрэгч нь өөрөө уг нь төсөв бүрдүүлдэг газар байгаад байдаг. Ер нь танаа дүүрэг хишин төрлийн төсөв бүрдүүлж байна. Энд камерын ажил бол 4 жил шахуу одоо 2021 оноос хойш хийгдэж явж байгаа ажил учраас жил болгон бид үе шаттай хийж байгаа учраас хүндрэл багтай. Бид бол Улаанбаатар хотод төсөв бүрдүүлдэг ийм дүүрэг. Энэ 2024 онд бид бол нэг 142.5 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төвлөрөх үүрэгтэй. Одоо
5 сар эхний 5 сарын үр дүнгээр бид нэр төвөрч дутаагаагаар Улаанбаатар хотод төсвийн үүрэг хэрэгжүүлээд ажиллаж байна. Энэний ард манай хамт олонны ялангуяа Санко татварын байгууллагуудын албаагчдын мэрэгжлийн ур чадвар хамтын ажиллагаа байгаа юм. Чиглэлд дүүрэг маань ихэнх нь гэр хороол баг шүү тийм ээ. Энэ хотын төв нь хэд 70-30%. За хоошоогоо л одоо их гэр хороол байх нэ. За шилбэдэд төвийн орон сууцлуулах асуудал нэлээдгүй явж байгаа хаа. Тэнд нэг сайхан дид төв бий болсон. За энэ дид төв бий болсноороо шингэлтний дүүрэгт одоо ямар ач гавьяа буян ачрах вэ? За дид төвийн тухайд ярихад бол юм байгаа. Концепц нь бол олон нэг төв дотоос олон төв дотод шилжиж гэдэг нь Улаанбаатар хотын нэг бодлого яваад байгаа. Нэг инженерийн шийдэл дээр дид төвөөр шийдчих гэж байгаа. Тэгээ үүний эхний 2 ээлжинд буюу хойд бүст Сэлб дид төв, баруун талд Баян хошуу дид төвөд ер нь одоо ажлын явалт зэгцэрч байгаа гэсэн үг. Үүний хамгийн чухал нь буюу энэ Сүхбаатар дүүргийн нутгийн бүсэд байгаа Сэлб дид төвийг дагуулж Чингэлтэй дүүргийн 5-7 буудлын 14-18 дор хороод Сүхбаатар дүүргийн 13-14 дор хороодын гэр ороолыг орон сууцжуулах төслийн ажил хийгдээд тэзүүнд боловсруулагдаад газар чөлөөлтийн ажил нь Улаанбаатар хотын газрын албаны тулцаадаар эхэлчихсэн явж байгаа. За бидэнд өгсөн сүүлийн мэдээгээр бол 2000 гаруй айл өрхөдтэй зөвшөлтсөний үндсэн дээр одоогийн байдлаар 500 айл газраа чөлөөлж өгөхөөр тохиролцоод мөнгө авчихсан байна. Үр дүнд нь тэнд орон сууц чинь инженерийн байгуулланд баригдана. Тэгэхдээ нөгөө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороол ногоон нуур орчмын алдааг тавтахгүй. Зайсан Яарамгийн Ширэнгэн ан алдааг тавтахгүй гэж бид үзэж байгаа. Төлөвлөлттэй. Тэгээ өөрөөр хэлбэл тэнд хэрэгтэй сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн болон үйлчлэгээний байгууллагуудыг цогцоор нь хийж өгч ажиллана. Энэ маань нөгөөрөө засгийн газрын болон хотын яриад байгаа 20 минутын хот гэдэг концепттэй уялдаад байгаа юм. Газар чөлөөлтийн асуудал дээр иргэд маань хэр идэвхтэй оролцож байгаа юм уу, хойрог байх юм уу? Ямар одоо гэрээ хэлцээрээр нөхдүүдийн газрыг та хэд мань аваад байна? Газар чөлөөлтийн ажлыг нийслэлийн газрын алба хийдэг. За газрын албанаас өгж байгаа мэдээлэлээр бол иргэд маш идэвхтэй хандж байна. Маш их талархалтай байна. Дүүргийн газрын албаны албаагчд бол энд сэтгэл өндөр байна гэж танилцуулсан. Иргэд энэ газар чөлөөлтийн ажил дээр маш их талархалтай хандж байгаа. Иргэдийн газрыг чөлөөлж авч байгаа ихтгэл зүйр өөрчлөгдсөн. За ер нь бол дундаж айл нь бол гашаага иж бүрэн чөлөөд өгөхөд нэг 140 гаруй сая төгрөгийн санхүүжилт авчиж байгаа нөхөн төлбөр. Тэргээрээ овоо мөн тэргээрээ тэр чин хаа чим 2 өрөө байр худалдаж авч гарал хэмжээний төлбөртэй болчихсон гэсэн үг шүү дээ. Ийм учраас иргэд бол дуртай авч байгаа. За зарим иргэд нь бол бид газраа өгөө оронд нь баригдах барилгад орё гэдэг ийм асуудал ярьж байгаа. Ер нь бол Чингэлтэй дүүргийн хойд хорооллын иргэд ялангуяа тэр манай 5 буудал 7 буудал орчмын иргэд цаашдаа Чингэлтэй амны айл өрхүүдийг бол газрыг нь аваад оронд нь тухайн газар дээр баригдаж байгаа байшинд оруулах гэдэг концепцийг хот ярьж байгаа. Энэ ажил цаашаа зургтын бүст, дэнжийн мянгын бүст үргэлжлээд ажиллахаа бид төлөвлөгөө өгөөд хот дээр хойд бүсийн гэр орооллыг дахин төлөх том концепц явуучих юм. Танай дүүрт энэ нөгөө уртцааны нураасаа ч одоо яг танай дүүргийн урдалт байгаа шүү дээ тийм ээ. За уртцааны нураагаа суурин дээр нь одоо янз янзын хийн гэж байгаа сүулдэ нийслэлийн та хэд маань нэг хоорондоо зүсч байгаа иргэдийн дуулаагч сонссон бах. Дороо гаражтай дээрээ ногоон байгууламжтай сайхан газрыг бий болгоно гэсэн бэ лээ. За энэ саашаалттай сайхан юм аа. Ер нь нийслэл хотод дутагдж байгаа ногоон байгууламжны асуудал байгаа тийм ээ. Уртцааныг нэгэн хэдэн жил ярьж маргасны үр дүнд сая буулгалаа өнгөрсөн намар. Тэгээд оронд нь доороо 200 машины авцгсоолтой дээр ногоон байгууламжтай шинэ ногоон байгууламжийг байгуулахаар тендерийн зарлагдсан хотоос ажиллаж байна. Үр дүнд нь хотын төвд шинэ ногоон байгууламж нэмэгдэнэ. Энэ бол их сайхан мэдээ юм байна. Хуучин бол нэг
уран давхар авсаасан байсан бол тэнд хүүхдүүд гараад тоглодог, хөгшин настай хүмүүс наралдаг, залуучууд болцдог ногоон байгууламж хотын төвд бий болох ч шүү дээ. А нөгөө урцхаа гэдэг хуучин иргэдийн ажил хөдөлмөр хийдэг, худалдаа намаа хийдэг, үйлдвэрлэл явуулдаг байсан байгууламжийг зарим нь одоо бас ажлын байртайгаа байх шаардлагатай шүү дээ. 32-ын тойргийн урд шинээр барихаар тендерийг бас зарлаж байгаа. Үр дүнд нь хотын дунд ногоон байгууламж баригдана. 32-ын тойрогт буюу их тойроод урцхаа шинээр дахин баригдана. За Чингэлтэй дүүрэг бол ногоон байгууламжийг бол хэд хэдийг барьж ирсэн түүхтэй. Одоо манай тэр салхитын хөлбөмбөл бол олонний сонирхол татдаг байгууламж үү дээ. Олон жил 10 гаруй жил хийж ирсэн юм төсөл байгаа. Үе үеийн засаг дарга нар тэрийг дэмжиж улсын хурлын гишүүд нь улсын төсвөөр мөнгө тавиад улсын төсвийн хөрөнгөөр баригдсан ийм байгууламж. Энэ байгууламжаа улам цааш нь өргөжүүлэх ногоон байгууламжийн нэмэгдүүлэх ажлыг бид бас ялгаа үргэлжлүүлээд явж байгаа. Одоо бид нар бол энэтэй төлөвлөлтөй холбогдуулаад доотлын гэр ороолыг хэсгийг чөлөөлөөд энэ ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлж олон төрөлт тэмцээн уралдаан их байгууламжуудыг шинээр байгуулах. За мөн очисон зочид амрагчдын автомашиныг байрлуулах талбайг нэмэгдүүлэх энэ бодлогыг бариад төлөвлөлт хийгээд явж байна. За мөн одоо бид бас хойд манай дүүрэгч бол цуслангийн бүс байдیں۔ Цуслангийн бүсүүдийг дахин төлөх ажил хийгдэж эхэлсэн. Өнгөрсөн 2023 онд бид нийслэлийн газрын алба, дүүргийн газрын албатай хамтраад шадвланг иж бүрэн дахин төлөлөө дуусчлаа. Өөрөөр хэлбэл шадвлангийн үр дүнд нь цэцэрлэг хаана байх ёстой байна? Хаана хүүхдийн тоглоомын талбай байх вэ? Хаана иргэдийн амрах аяд тухтай байгууламж хийх үү? Хаагур нь иргэд алхаад мод руу орох уу гэдэг зургал хийгдээд энэ ажил төлөвлөлтөө дагуу шат дараалтаа хийгдэж явж байгаа гэсэн үг. Ингэхгүй бол одоо 5 хүмүүжээс тусланд чинь айлууд очиод хашаага бариад том хашаа бариад мод руу орох болцоо болгоцсон. За тэгээд байгаа газраасаа давуулаад том хашаа барьчихсан. Яг одоо юу гэдэг иргэдийн мод руу орох зам байдаггүй, тэнд амьдарч байгаа иргэд өөрсдөө байтугай хүүхдүүд нь гараад тоглох талбай байдаггүй, ийм байдал байсан байдлыг цуслангийн бүс бич шадвлангаас эхлээд өөрчилж байгаа. Энэ төлөвлөлт бүх амуудаар хийгдэх юм байна. Энэ жил бид жигжид дээр хийгээд төлөвлөлт нь явж байна. Энэ танах гэлтгүү энэ дүүргүүд хуучны нөгөө байрууд байгаа шүү дээ, тийм ээ. За социализмын үед баригдаж байсан хуучны байшингуудыг гадна талын дулаалаад дээврийн хар цааслаад усгоождгүү болгоод хийгээд яваад байгаа. За үүнийг шүүмжилж байгаа нэг тал байна. За тэр чинь хувь хүний өмчөө. Тэр дөрвөн ханаа худалдаад авцсан. Тэр дээрээс нь усгоож нөө гаднаасаа дулаан алднуу. Тэр хувь хүний асуудлыг татвар төлөгчдийн мөнгөөр яагаад хийгээд идэх юм бэ гэж шүүмжилж байгаа хүмүүс байгаа. За яагаад татвар төлөгчдийн мөнгөөр одоо тэр ажлыг хийгээд идэх юм бэ? Засаг дарга. Энэ одоо хийх ёстой ажил юм уу? Сууц өмсөлттэй холбооноос гаргадаг саналуудын дийлэг наач юм байна. Дээвэр басаад гадны орсны тогтцолд өндөр байшин лифт, сантехникийн засвар гэдэг юмнууд их гардаг. За хууль журмын дагуу бол улсын төсвөөс нэг удаа засвар хийж өгч болно гэж байгаа. Харин олон жил болсон 40-50 мянгатын 3-4 давхар байшингуудыг шинжилэн барих, буулгад сэргээн барих асуудлыг хотвол олон жил ярьсан боловч энэ бол өргөжлөхгүй байгаа ажил байна. Оронд нь одоо нэг өндөр байшин баригдчих гээд байдаг. Тэгэхээр одоо хот дээр явж байгаа бол энэ барилгуудыг хүчтэйг сайжруулъя. Басаадын хуучин хэв загварыг хадгалж хамгаалж үлдээ. Тэгвэл одоо барилгад амьдарч орчин сууж байгаа иргэдийн хохироохгүй ая тухтай байдлыг алдагдуулахгүйгээр шийдье. Нөгөө талаас Улаанбаатар хотын өнгө дизайн нэг алдагдуулахгүй хоорондоо уялдаа холбоотой ансамблтайгаар хийх зүйтэй гэдэг төлөвлөлт гараад явж байгаа. Энэ хуулийн дээр байдаг. Хуулийн дээр нэг удаа одоо шинэ барилгууд дээр бол тэгнэ. Одоо нийт орос улсад байдаг зүйл. Тэр одоо энэ сүүл баригдаж байгаа байшингууд маань ч гэсэн одоо яванда 30-40 жилийн дараа хуучрал ирэхээр одоо бас ингээл янзлаад өгөх юм биш. Одоо тэр маргаантай асуудлууд маш олон байт юм доо. Таны ярьж байгаа наад асуудал. Тэгээд одоо энэ сантехникийн асуудал байна шүү дээ. Одоо хувийн шугам, улсын шугамд ороод юмуд байна. Тэгээд хотын ажил амьдралыг ярил их өргөн хүрээтэй. Бас хээтрээтэй.
Одоо ингээд тэдний жишээ болгоод үзэл 9 давхар орон сууц байлаа гэж бодъё. Гэтэл тэр 9 давхар орон сууцтай гадаа ирж байгаа шугам нь улсын шугам. Тэгээ улсын шугам нь байрлал орон сууц руу орохоор хувийн шугам болчихдог. Тэгээ хувийн сөөх ажилуулдаг тийм ээ. Тэгээд хэрэгтэй юм болохоор манай хувийн юм байгаа ингээд явцдаг. Нийтийн одоо асуудал гараад ирэхээр улс шийдсэнгүү гэдээ явдаг. Үүний том жишээ нь одоо тэр Яармгийн гисгийн одоо ус нь юу яалаа штэ зэвтэй гойцсон асуудал гарлаа штэ. Энэ чинь л том жишээ шүү дээ. Угтаа бол таны саяны хэлдгээр зах зээлийн ямар хүн худалдаад авцсан. Ямар байдлаар худалдаж авах вэ гэдээ сонгох хэрэгтэй болж таарч байгаа. Үнэ үү? Иргэн өөрөө сонгох хэрэгтэй. Зэв гардаг устай барилга авах уу? Гадна төгчлөлт муутай барилга авах уу? Чанаргүй барилга авах уу гэдгээ хүн судалж анхаарах хэрэгтэй болж таарч байгаа. Нөгөө талд нь барилга барьж байгаа аж ахуйн нэгжүүд саяны яриад байгаа асуудлыг давтахгүй байж чадахгүй гэдэг асуудал гарч таарж байна та. Тэгэхээр энийг бодож хаана хийгээгээс болж алдаа гарч байгаа. За цаашдаа энэ хотод байгаа нийтийн эзэмшлийн талбаанууд, инженерийн байгууламжуудыг хууль эрх зүйн хүрээнд дахин авч үзэх харах зайлшгүй шаардлагатай байна. Тэгээ энэ чиглэлээр байнга эрх зүйн шинжилгүүд хийгдэж улсын хурал дээр сая хот нутгийн эрх зүйн байдлын тухай хууль шинжилэгдлээ. 2 жилийн өмнө нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль шинжилэгдлээ. Холбогдох одоо дагалдах эрх зүйн тогтоомжууд шинжилэгдэж байна. Концепц нь өөрчлөгдөж байна. Энэ бүхэн бол өөрөө энийг сайжруулах гал яваа үе шатаа яваад байгаа алхам шүү дээ. За гаражуудаар нурааж дуусч гэнэ үү? Буулгад дууссан уу? Буулгаж байна. Одоо ер нь бол гараж буулгалт нэг 95% тавьж байгаа шүү. Бас л амаргүй ачижтай. Хичнээн гараж буулгав. Энд ч одоо хэдэн жил үргэлж. За бид бол дүүрэгтээ нэг 340-од гараж болгочлаа шүү. Манай дүүргийн хэмжээний гараж. Гараж буулгахад одоо тулгарч байгаа асуудал юу байх вэ? За яг хаа бичиг баримт авцсан, ялангуяа хуучин цагт өмчлөөд авцсан иргэдийн маргааны асуудал гарч ирдээ. Өөрөөр асуудал юм шүү дээ. Тэгээ хүний өмч учраас хүн чинь бас өмчөө буулгачихгүй бай гэж бодно. За буулгад тэдэнд өргөчих гэх юм. Бидний одоо үнэлгээнээс давсан юм ярина шүү дээ. Энээс болоод шүүхтэр өгсөн тохиолдол хэд байна. Тэгэл ажлын зогсдог, гацдаг, хүлээгддэг. За өмчилж байгаагүйгүүд нь ч одоо гайг бах та тийм ээ. Төрн юмаа мэдж яанаг л нураачих байлгүй. Энд чинь нийтийн эрх шинжилгээ хийж байгаа алхам учраас иргэд бол ойлгондоо. Цааталтаа бол нийтийн эрх ашиг байгаа шүү дээ тийм ээ. Буулгасан гаражуудын оронд барилга орон сууц байсангүй. Одоо Чингэлтэй дүүрэг бол буулгасан хамгийн анхны 15 гаражийн оронд эмнэлэг барьсан иргэдэд хэрэгтэй. Оронд нь бид нар мод тарьсан, ногоон байгууламж нэмэгдүүлсэн. Хүүхдийн одоо болон иргэдийн чөлөө цагаан өнгөрөх орчныг сайжруулсан. Зам талбай нэмэгдүүлсэн гаражуудын оронд. Иргэдийн аюулгүй зорчих хөдөлгөөнийг нээж өгсөн. Ийм олон талын сайн талууд байна. Гаражийг буулгаад оронд нь орон сууц бариад худалдаж байгаа бол бас иргэд бүхэнд зөв шүү дээ. За дүүргийнх нь ганц эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн ажил хэр явж байна? Дуусах нь уу? Энэ дууснаа. Сайн явж байна. Энэ анхнаасаа нөгөө эмнэлгийн зорилттой биш байсан болохоор бас нэлээд асуудлууд байх шиг байна. Манай эмнэлгийн барилгачид хүмүүс бидэндээ соёлын урлагийн сургуулийн өөдөөс харсан нэг өндөр ногоон байшин байдаг шүү дээ. Ер нь жоохон тааруулах юмны жишээ болохоор манай эмнэлэг их зураг дүрсэн орддیں۔ Яалчгүй энэ эмнэлгийн зорилттой барилга биш учраас тэр хананд нь, таазанд нь, шаланд нь янз бүрийн тоног төхөөрөмж байрлуулж болдоггүй юм байна. Тэгэхээр манай диализын аппаратанд ордог иргэдэгтэл өөр дүүрэг очиж орж байгаа шүү дээ. Энэ байдлыг өөрчлөлтөд бид эмнэлэг дээр өргөтгөл барих хэрэгтэй. Энэ асуудлыг олон жил ярьсны үр дүнд энэ жил харин өргөтгөл баригдаад дуусч байна. Тэгээд удахгүй энэ ажил үр дүнгээ өгнө. Эмнэлгийн үйлчлэгийн хүртээмж нэмэгдэнэ. Энэ хүртээмжид байгаа чанар өөрчлөгдөнө. Эмнэлгийн ажилтай холбоогчдын ажиллах нөхцөл сайжирна. Иргэдийн тавьдаг хүсэл, сонирхол, шаардлагад эрүүл мэндийн үйлчлэгээ хурж очно л гэсэн үг. Газрын 8-ны асуудлаар одоо та иргэдийн орол дээр одоо нилээд одоо дуурдаг хөө. Али тэр энэ материалыг одоо ил болгоотхоо өгөөдхөө энийг зарлаатхаа гэдээ одоо иргэдийн орол дээр орилоод байгаа байж харагддаг шүү. За энэ мэн одоо хий орилол болчих вэ? Нөгөө таны одоо тэр орилж байгаагаар нөгөө материал нь ил болж гин үү? Энэ газрын ялангуяа нийслэл хотын газрын 8-ны асуудал ил болох нь уу? Улаанбаатар хотын газар олголттой холбоотой асуудлыг бид нэлээд нухацтай авч үзэх хэрэгтэй байгаа. Ялангуяа энэ нийгмийн байгууламжууд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг,
зэрэг байгууллагын маш том газруудтай байлаа шүү дээ. Биднийг оюутан ах уу цагтч тийм байлаа. Тэрээс өмнө ч тийм байсан. Гэтэл харамсалтай нь сургуулиудын гадна талбаанууд жилээс жилд багассаар оронд нь ямар нэгэн офс эсвэл хэн нэгний худалдсан орон сууц болсон. Бүр дүнд нь хүүхдүүд гараа тоглох газаргүй. Багш ажилтнууд иргэд чөлөө цагаа өнгөрөх талбайгүй. Зарим сургууль бүр 1600-700 хүүхэдтэй мөртлөө биеийн тамхи хийх гадна байтгаа дотор заалга болчихсон байж байгаа. Энэ бол хууль бус газар олголт хэн нэгэн даргын сургуулийн захирал цэцэрлэгийн эрхчийн эмнэлгийн даргын хийсэн газрын 8-ны үр дүн. Золиосонд нь хүүхдүүд эрүүл мэндийн үйлчлэг авдаг иргэд хохирч байгаа. Тийм учраас энэ асуудлыг хүнддэв. Яагаад энэ сургуулийн газар алуулсан юм бэ? Манай дүүрэгт одоо жишээ болоод хэрвэл 23 дахь сургуулийн гадна газрууд ямар байсан 2000 онд. Одоо оронд нь юу гэдэг орон сууц байгаа. Юу гэдэг офс байгаа юм. Тэрийг хэн өгсөн? Хотын дарга өгсөн юм уу? Дүүргийн дарга өгсөн юм уу? Сургуулийн захирал өгсөн юм уу? Хизээ өгсөн? Хэнд өгсөн? Авсан хүн нь өөрөө юм барьсан юм уу? Өөр хүнд өгсөн юм уу? Одоо өөр хүнд өгсөн бол худалдаж штэ, тийм ээ. Тэгээ оронд нь баригдсан барилга нь хэний барилга юм? Энийг ил гаргаж тавьяал гэдэг асуудлыг ярьдээ. Харин үр дүнд нь сайхан нийслэлийн иргэдүүрлээс ажлын хэсэг гарч үүнийг би ахлаад ажиллаж байгаа нэлээд мэдээлүүд ирж байна. Үүнийг бид олон түмэнд ил болгож тавина. Бас нөгөө талдаа засгийн газрын 5 гишүүн ажиллагааны үр дүнд шилэн ажиллагаагаар ялангуяа газар олголтын мэдээлэл гарчсан шүү дээ. Энэ дээр бас нэлээд мэдээлүүд гарна. Гэхдээ сургууль цэцэрлэг эмнэлгийн буюу нийгмийн байгууламжийн газрын кадаструудыг тэр болгон хийгээс болж энэ асуудал орхигдсон байгаа. Энэ чинь бол одоо сургууль гэхэд бид ерөнхий улсын сургууль яриад байгаа. Энэ том их сургуулиудыг харалт. Монгол улсын сургууль ямар том газруудтай байлаа. Миний төгссөн боловсролын сургууль ямар байлаа. Одоо ямар газартай болчих. Сурж байсан үе оюутнууд нь санаж байгаа шүү дээ. Халдвартын эмнэлэг ямар байлаа. Ямар том газартай болоод одоо ямар байгаа вэ? 3 дахь эмнэлгийг харалт. Оюутан байхдаа би очиж л байсан. Уртл нь эмнэлгийн гадаа харахаар уртлын зад харагддаг байсан. Одоо эмнэлэг нь хаана байгаа нь өөрөө харагдах болсон байна шүү дээ. Энэ чинь бид нар одоо миний хувьд яриад байгаа. Энэ газрууд хаашаа явчих. Хин өгч. Эмнэлгийн дарга өгч. Аль эсвэл одоо хинийн дарга өгч. Тэгээ тэр нь хууль нийцсэн үү? Тийм учраас газрын 8-ны асуудлыг ил тод ярих хэрэгтэй. Болж ивэл зарим газараа буцааж авах хэрэгтэй. Буцааж авч тэр хүүхдүүдийг тоглодог, биеийн тамираа хийдэг, багш нар гарч ирээ салхилдаг ийм талбайг буцааж нээж өгөх хэрэгтэй гэж бодож явдیں۔ Үзтээ. Тэгэхгүй бол одоо гэр оролт бол маш өрөвдөлттэй шүү дээ. Сургуулаад харсан хүүхэд гарч ирээд нэг бол айлын нохотой нүүр тулна, аль эсвэл машин замтай нүүр тулна. Ийм учраас сургууль цэцэрлэг орчимд авто тусал гардаг зүйл маш их байдаг. Тэрний орон гадаа нэг аятайхан ногоон байгууламжтай, аятайхан том талбайтай байсан хүүхдүүд тэнд тоглож саатаад бас нэг арай өөр байна да. Тэгээ энэ бүхнийг бол одоо бид нэрс ярьж явах хэрэгтэй гэж үзтээ. Харамсалтай энэ бүхэн байхгүй болсон учраас бид мөнгө төлж, газар чөлөөлж, сургууль барьж байгаа. Мөнгө төлж, газар чөлөөлж, сургуулийн өргөтгөл барьж байгаа. Мөнгө төлж, газар чөлөөлж, замаа өргөтгөж байгаа. Мөнгө төлж, газар чөлөөлж, эмнэлэг барьж байгаа. Энэ бүхэн бол замбраагүй газар бол хууль бус газрын 8-ны золиос бид нар төлж байгаа бодит байдал. Энийг л үнээс нөлөөлөгч хэлж ярьдیں۔ Да. Бидний амьдарч байгаа энэ нийгэмд болохгүй бүсгүй одоо зөндөө асуудлууд байгаа тийм ээ. Маш олон асуудал байгаа. Бид ер нь энэ нийгмийг сайн сайхан болгож өөрчлөхийн тулд танихаар яг юунаас эхлэх ёстой вэ? Ил тод байдлаас эхлэх ёстой. Энэ харин эхэлсэн яваад байгаа талархалтай байна. Ил тод байж ээж бид өөрчлөлтийг хийн шүү дээ. Энийг эхлүүлсэн ажлыг бид үүрэг дээр цааш нь үргэлжлүүлж явж байгаа орон нутагт. Тэгжээж бид олон энэ асуудлыг шийднэ. Нөгөө бурхан багшийн сургаалд гардаг шүү дээ. Одоо бидний мэддэг номонд ч байна тийм ээ. Асуудал шийдэх гээд байгааг асуудал ахлаа ойлгох хэрэгтэй. Одоо бидний шинжлэх ухаанаар хэлвэл асуудлаа ойлгоогүйж асуудал шийдэж байхгүй. Тийм учраас орж ирээд ажлыг хийгээд амьдралтаа нүүр тулах хэрэгтэй. Ангаж ажиллах хэрэгтэй.
болохгүй бүтггүй байгааг нь үзэх хэрэгтэй. Зарим хүмүүс зэмлүүлж, шүүмжлүүлэх хэрэгтэй. Тэгжээж асуудлыг ард гарна. Тэгээ нөгөө бурхан мөгшийн сургаалд байгаа шүү дээ. Зовлон бөөн үнэн, зовлонгийн шалтгаан үнэн. Тэгээ шалтгааныг арилгавал амар амарлан ойрчно гэж. Тэгэхээр бид бол асуудлынхаа мөн чанарыг олох ёстой. Тэгээ бидний өнөөгийн нийгмийн болохгүй бүтггүй байгаа бүхэл асуудлын томоохон учир шалтгаан нь бол нуугдвал байдал, ил тод бус байдлаа гэж. Засгийн газарт нь төр зэсэг зүг оншилж энэ шилийн ажиллагааг явуулж энэ дээр учир сайд мандал үзүүлж байгаа гэж би бодож явдээ. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд шингэлтэй дүүргийг удирдсан хүний хувьд та өөрийгөө хэр зэрэг сайн засаг дарга байсан бэ гэж өөрийгөө үнэлэх вэ? Хүн ер нь тэгээд өөрийгөө үнэлнэ гэдэг чинь нэг тийм бодиттой биш баг. Тэгвэл ажил хийж явж байгаа хүний хувьд хамт олонныхоо хийсэн ажлыг үнэхээр бид үр дүнтэй ажилласан. Дүүргийн засаг даргаар томилогдоод ирэхэд Монгол улс хилээ хаагаад 5 он жил. Монголын эдийн засаг яах вэ? Бид яаж амьдрах вэ гэдэг нөхцөл байдалтай нүүр тулж байсан энэ ковид 2 жилийг бид ардаа гаргасан. Дараа нь үйлдвэрлэлээ яаж сэргийлэх вэ гэдэг бодлогыг явуулсан. Үр дүнд нь бид Улаанбаатар хотын өмнө улсын төсвийн хүлээсэн үүргээ нэг төрөөж дутаагаагүй. Дээрээс нь саяны яриад байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг хийж чадсан. Ийм учраас бид үр дүнтэй ажилласан. Ингээд урилга хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Чингэлтэй дүүргийн засаг дарга Нацаг Доржийн Батсанбүрэл хүрэлцэн ирж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.